Үзэгчид та бүхэндээ баасан гарагийн мэндийг айлтхан хүргэж байна. DBS телевизийн мэдээний албанаас бэлтгэн хүргэдэг Төвийн Хүмүүсийн мэдээллийн хөтөлбөр энэ өдрийн онцлог мэдээ сурвалжуулгуудаа хүрэхэд бэлэн боллоо. Анхаарлаа хандуулна уу? Нэгдсэн үндэсний байгууллагаас 2026 оны олон улсын гэр бүлийн өдрийг гэр бүл тэгш бус байдал ба хүүхдийн сайн сайхан байдлын урандор тэмдэглэн өнгөрүүлж байна. Энэ өдрийг тохиолдуулан Дархан хотын 4 хос гэрлэлтэд батлуулж Монгол улсад айл өрхийн тоо нэмэгдлээ. Монгол улс 2003 оноос нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуулийн хүрээнд олон улсын гэр бүлийн өдрийг тэмдэглэж ирсэн бөгөөд энэ жил 23 дахь жилдээ тэмдэглэн өнгөрүүлж байна. Олон улсын гэр бүлийн өдрийг тохиолдуулан Дархан хотын гэрлэх ёслолын өргөөнд 4 хос гэрлэлтэд батлуулж гэр бүлийн андгаа өргөлөө. Дархан хотод оноос энэ сайхан байгууламжийн дотор олон сайхан залуу улсууд маань амьдралынхаа хамгийн баяр жаргалтай агшныг эхлүүлж хамтдаа бие биендээ томрог өргөж за ингээд батламжилж цаашлаад Монгол улсад нэг шинэ өрхгөр томоохон хэмжээний бие биендээ итгэлцэл хайраа одоо батлаж за ингэж том үр хариуцлага ухамсарлаж за Монгол хүн Монгол үр хүүхэд Монгол гэр бүл гэсэн юм том одоо хөвтөн бэлээ болдог ийм сайхан өргөн дотор өнөөдөр та бүхэнд мэдчилж байгаадаа төлөв таатай байна. Насан турш өмнөж харилж байгаа илэрхийлэн анхаар хамгаа өргөнөө баруун гараад чангалуугаар дагж ирээ. Нэгэн би боллоо бид. Энэ насныхаа амьдралын сүүлчийн өч хүртэл баяр хөөртэй хүнд хэцүү ямар ч үед бидний хайр сэтгэл өнгөц сэлгүй Олон улсын гэр бүлийн өдрийн баярын мэндийг дэвшүүлье. За жил бүрийн 5 дугаар сарын 15-ны өдөр бол олон улсын гэр бүлийн өдөр байхаар 1993 онд нэгдсэн үндэсний байгууллага ерөнхий ансамблаас бол зарласан байдаг. Энэ одоо ажлын хүрээнд Монгол улсад бол 2003 оноос эхлэн үйл ажиллагаа орон дээр явагдаж байгаа. За тэр ажлын хүрээнд ч гэсэн манай Дархан сумын гэрлийн хөслийн ордон өнөөдөр 4 хосод гэрлэлтийн гэрчлэгээ гардуулах, мөн батламж гардуулах ийм ёслол явууллаа. За өнгөрсөн жил бол бид нар 7 хост явуулж исэн. За ер нь бол одоо энэ гэрлэлтийн гэрчлэгээ гардаж авах, батламж гардаж авах одоо энэ ёслолын ач холбогдол нь юу юм бэ гэхээр одоо нэгдүгээрт гэр бүлийн бас үн цэнийг нэмэгдүүлэх, үр хүүхдээ өв тэгш хүмүүжүүлэх, нийгмийн өмнө хариуцах одоо өөрийг хариуцлага одоо ухамсарлаж аз жаргалтай гэр бүлийг зохицлоход чиглэгдсэн ийм арга хэмжээ юм аа. За ингээд энэ олон улсын гэр бүлийн өдөр хаан буугачаар жаргалаа нэгдэж хатан сүгээр заяагаа зангидсан бүх хосуудаа гэр бүлд нь эрүүл энх аз жаргал өргөө цагаан гэртээ дүүрэн жаргалтай төвшин сайхан амьдарч явах ерөөлийг өөдөөд нь өргөн дэвшүүлье. Гэр бүл бүхэн халуун дулаан уур амьсгалтай, аз жаргалтай эрүүл энх байж хүүхэд бүр хайр халамж хамгаалалтанд өсөж тавьдаг болтугай. Залуучууд сайн дураараа нэгдэж амьдарч буй орчин нөхцөлөө сайжруулах зорилгоор олон сайн дурын ажлыг зохион байгуулж байна. Тэгвэл энэ удаа Дархан хотын хүүхдийн паркын тоглоомууд болон алсыг харагчийг угааж цэвэрлэхээр нэгдэж байна. Маргааш буюу 5 дугаар сарын 16-ны өдрийн 11 цагаас залуучууд театрын гаднах найрамдал талбайд цуглах юм байна. Та бүхнийг идэвхтэй оролцохыг уриалж байна. Намайг Нэмод гэдэг. Тэгээ одоо манайх Волонтер Монголиа гэдэг одоо байгууллага. Тэгээ бид нар одоо Улаанбаатар хотод нийтдээ нэг 40 мянган гаруй залуучуудыг хамруулад за туулгол, сэлбгол, мөн дээрээс нь багшийн дэдийн нөхөн гарцыг шинжилж байгаа залуучууд. Тэгээ бид нар яг одоо бол Дархан хотод ирсэн байна. Маргааш буюу одоо 5 сарын 16-ны өдөр бид нар 11 цаг залуучууд театрын урд цуглаад ер нь одоо яг миний арт харагдаж байгаа энэ одоо Дархны одоо паркийг дээрээс нь одоо асыг харагчийг мөн дээрээс нь хүүхдийн тоглоомын талбайг одоо цэвэрлэхээр зориод ирсэн байгаа ийм залуучууд байна. Тэгээ ер нь бол одоо хүүхдийн тоглоомын талбайг бол зайлшгүй ер нь бол цэвэрхэн байх хэвээр мөн дээрээс нь араас нь ариутгах хэвээр. Тэгээ бид нар ингээд зориод
одоо бүртгэл үүсгэж явж байгаа. Одоогоор нэг 500 орчим дархны залуучууд бүртгүүлсэн байгаа. Энд дан ганц залуучууд ч гэдэггүй бүх насных нь хамрагдах бүрэн боломжтой. Тэгээд манай энэ одоо Let's Sparkle дархан гэх төсөлд одоо маргааш бид нартай 11 цагт одоо залуучууд театрын урд нэгдээрээ ер нь бол нэгдэж нийлээд хүүхдийн тоглоомын талбайгаа угаацгаая л гэдэг одоо уриалга хэлмээр байна. Сайн дурын ажлыг ер нь бол нутагшуулах зорилготой Монголд тэгээд Улаанбаатар хоттой мань хамгийн ойрхон хөгжил дэвшилтэй байгаа хот гэдгээр том залуучуудын хот гэдэг агуулгаараа дархныг зорж ирсэн байгаа. Тэгээд ер нь бол хүмүүс маш их хурлага тавьсан. Тэгээд ер нь манай дархан дэрээчээ гэдэг. Ер нь бол бид нар оролцсон хүн болгондоо англи хэл дээрх олон улсын сертификат олгож байгаа. Тэгээд ер нь бол энэ сертификат гэдэг бол нэг үгээр маш их том боломж байдаг. Яагаад гэвэл 10 жилээ төгсөж байгаа их сургуулаа магистра одоо гадаадд хамгаалж байгаа залуучуудад нэг нийгмийн оролцоог нь яаж баталдаггүй гэхээр одоо сайн дурын ажлын сертификатээр баталдаг. Тэгээд гадаадын ихтэй сургуулиуд одоо энэ сурагч манай сургуулийг одоо тодорхойлох юм уу? Энэ сурагч ер нь бол нийгмийн идэвхийн одоо хэр байна гэдгийг сайн дурын ажлаар ер нь бол ерөөдөө хардаг. Тэгээд манай 10 жилийн дүүнертэй хандаж хэлэхэд 10-11 сард одоо apply сар болдог. Тэгээд сургуулиуд руу одоо хүсэлтээ өгдөг. Зорилттой одоо нэг сургууль сурах хүсэлтээ өгдөг сар. Тухайн үед нэг сайн дурын ажлууд маш хомс олдог. Тэгээд яг одоо ирсэн байгаа дэр зуны дэлгэр цагт гоё тоглоомын талбай угаагаад бид нараас гоё сайн дурын сертификат аваарай гэж уриалмаар. Тий ер нь тоглоомын талбай ер нь ингээд орчны бохирдлуудыг ер нь заавал нэг одоо түүхийн ажилчид биш, үйлчлэгний ажилчид биш. Одоо энийг иргэдүүд, иргэний нийгмийн байгууллагууд, нийгмийн хариуцлагын хүрээнд ч юм уу тий ард иргэд нэгдэж нийлээд бас тодорхой хэмжээнд цэвэрлэх, ариутгах бүрэн боломжтой. Ер нь бол хүүхдүүд маань цэвэр аюулгүй орчинд тоглож өсөж бий болох ёстой гэж манай баг хамт олон нэр зорж байгаа. Дархан сумын орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгө оруулалтаар 2 дугаар багийн хүүхдийн тоглоомын талбайд 3 камер суйрлуулж хүлээлт өглөө. Камержуулалт хийгдснээр 24 цагийн хяналттай болж хүүхдүүд аюулгүй орчин тоглох нөхцөл бүрдэж байна. За 2025 онд Дархан Уул аймгийн орон нутгийн хөгжлийн сан, за мөн Дархан сумын орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгө оруулалтаар Дархан сумын 2 дугаар баг дээр хүүхдийн тоглоомын талбайг төгжүүлсэн. За энэ жил бол 2026 оны хувьд бол Дархан сумын одоо хөрөнгө оруулалтаар тухайн хүүхдийн тоглоомын талбайг одоо хараа хяналтаа байлгах, за мөн одоо хүүхдүүдийн аюулгүй орчинг бүрдүүлэх үүднээс одоо иргэдээс ирсэн саналыг үндэслээд тоглоомын талбай дээр 3 камерыг байршууллаа. За энэ 3 камер нь бол Дархан Уул аймгийн цагдаагийн газрын нэгдсэн одоо камержуулалтын төв дээр холбогдсон учраас одоо хүүхдүүд маань 24 цаг хараа хяналттай орчинд тоглож чөлөө цагаа өнгөрөөх юм боломж нөхцөл бүрдэж байгаамаа. Тэгээд даалгавраа хийхдээ торуулаад. Гол усны ойр орчимд хог хаях нь экосистемд нөлөөлж усны ундраг бохирдох сөрөг нөлөөтэй. Ийм дэргэд ухамсартай байж аялал зугаалах явцдаа хог хаяхгүй байх нь зүйтэй байна. Дархан сумын хар ус гол нь булаг шанд усны ундраг ариунтай экологийн нэн чухал бүсэд тооцогддог бөгөөд сүүлийн жилүүдэд ил задгай хог хаягдал, хуванцар сав болон ахуйн бохирдол ихээр хоримтлагдсанаас үүдэн байгалийн экосистем алдагдах эрсдэл үүсэж байна. Голын сав газрын байгалийн унган төрхийг хадгалах зорилгоор цэвэрлэгээний ажлыг эхлүүлсэн. Уг ажлыг Дархан сумын засаг даргын тамгын газрын дэмжлэгтэйгээр цэргийн дүүцүүлэх албаны 4 иргэн болон нийтэд тустай ажил хийх үүрэг хүлээсэн 2 иргэний бүрэлдэхүүнтэйгээр зохион байгууллаа. Экосистем буюу Дархан сумын 1, 2, 3 дугаар багийн голоор урсж байгаа хар ус голоо цэвэрлэх, экологийн цэвэрлэгээ хийгдэж байна. За тэгээд энэхүү экологийн цэвэрлэгээ хийгдэх болсон үе шатн гэхээр одоо ер нь хар ус гол маань булаг шанд ихтэй экосистем нь бол одоо ингээ алдагдаад байгаа учраас иргэд та бүхэн хар ус голынхан хөвөөгөр явж байгаа хог хаяхгүй байх хэрэгтэй байна. За нэгдүгээрт нь тэгж иргэдийг уриалж байна. Хоёрдугаарт нь хар ус голын урсаж сайжирснаар нөгөө байгалийн тэнцвэрт байдал буюу экосистем нь буцаад сэргэх учраас хар ус голын чинь ирэг дагуу маш олон булаг шандууд байдаг. Тэд нар маань бас буцаж сэргэх магадлал ихтэй учраас ер нь хар ус голынхаа ай сав газарт хог хаяхгүй байх. Эко тийм одоо хар ус голонд нь пластик буюу хуванцрууд байна, гялгар уудах хогийн ундаа усны сав, архины шил, хуванцар, за магадгүй хүмүүс өөр зүйлүүд хийж хайсан байхыг үүсэхгүй. Тийм учраас бид бүхэн өнөөдөр Дархан сумын засаг даргын тамгын газартайгаа хамтраад шүүхийн шийдвэр байгууллагаас бас багахан дэмжлэгтэй хүн өгч өгөөд за бид бүхэн өнөөдөр 7 хүний бүрэлдэхүүнтэй ажиллаж байна. За энэхүү цэвэрлэгээнд гэмээр Дархан сумын 1-р багийн иргэн орхонтуул ах маань хүсэл тавьж ирснээр Дархан сумын засаг даргын тамгын газраас дэмжлэгтэйгээр өнөөдрөөс бид эхэлсэн байна. За хар ус гол маань бол Дархан сумын 1, 2, 3 дугаар агаар
нийт бол миний мэдснээр бол 28 орчим километр урсж байгаа. Тэгэхээр энэ цэвэрлэгээ бол яалж аргагүй байгалийн тэнцвэр байдал буюу экосистемд бол маш эргээр нөлөөлөх ажил болж байгаа гэж харж байна. Нийт 27 км урт бүхий голын айс сав дагуу хог хаяглыг цэвэрлэж, иргэдийн эрүүл аюулгүй орчинд амьдрах нөхцөлийг сайжруулахаар хамтран ажиллалаа. Иймд иргэд та бүхнийг байгаль орчноо хайрлан хамгаалж, гол мөрний айс сав газарт хог хаяхгүй байхыг уриалж байна. Айлын хашаа таглаж, зорчих хэсгийн автоцсан болон усны шугам дээр хашаа хатгаж буйд Дархан сумын 5 дугаар багийн 2 дугаар гудамжны оршин суугчид гомдолтой байна хэмээн манай телевизийн мэдээний албанд хандсан юм а. Энэ талаар бид дараах мэдээллийг бэлтгэлээ. Үзэгчдээ DBS-ийн хамт олон иргэдээс ирүүлж байгаа гомдол саналын мөрөөр мэдээ сурвалжлуудаа бэлтгэн үзүүлдэг. За тэгвэл энэ удаа Тархуул аймгийн Дархан сумын 5 дугаар багийн 2 дугаар гудамжны иргэд оршин суугчдын зүгээс өөрсдийнхөө эрх шиг хамгаалж одоо нэгэн мэдээлэл өгөх гэж байгаа маа. За тэгэхээр энд яг ямар учиртай зүйл болоод байгаа юм бэ? Та бүхний зүгээс бол бидний эрх шиг амьдрах эрх одоо орчин нөхцөл зөрчигдөж байна гэсэн мэдээлэл өгж байгаа шүү дээ. Дэлгэрүүлж тайлбарлаж хэлвэл тийм ээ. Тийм. Манайхны хүнсчдийн 2 дугаар гудамд амьдардаг. Өчтөр нэг өдөр ирээд энэ дэлхийд ташаа буулгаад бариад ихэлсэн. Яава юу болов гэд харсан чи бид нар зөвшөөрөл авцсан. Багийн дарга очоо буужий гэж хэлсэн. Тэгээд хүү энэ айлын хаалгууд таглалчлаа. Яагаад ингэж байгаа юм бэ гэсэн чи. Энэ айлын хаалгыг бид нар нөгөө талд гаргаад тавиад өгч нь хамаа авахгүй гэж хэлсэн. Гүч тэ ямар дураараа юм бэ? Нийцдүүд нь хотод байдаг шүү дээ. Та нар ингэж болохгүй штэ гэд хэлсэн чи тэр хамаа авахгүй гэсэн. Тэрнээс гадна энэ ингээд газрын энэ машин явдаг зам талбай тэгээд энэ үерийн далан байна, цэвэр усны хоолой шугамуд байна, ийм юм дээр чи айд бууж болдго юм уу? Ямар эрх мэдэлтэй хүн энд одоо энэ хүнд ингээд зөвшөөрөл өгөөд ингэж олгож байгаа. Бид нар энэ замаа гэхэд ингээд хараа. Энэ замыг бид нар ингээд өөрсдөө ингээд цас их ороод ингээд сая хавар болоод их хайлаад бороо ороод энэ машин явах замгүй болчдөг. Амар болдог. Бид нар ингээд шороо зөөгөөд ингээд өөрсдөө бид нар яалтчгүй янзалдаг явахын эрхэнд янзалдаг. Тэгэхээр чи энэ машин явахааргүй баг ийм зам болгоо хайжчихсан. Тэгснэ та нар тэр дуртай бол тэр замаар нь цаатлынхаа замаар явахгүй юу гэх юм. Та нарт ямар хамаатай энд гэх юм. Багийн дарагта 8 сараас хөөцөлдөж ярьж байгаад бид нар одоо ийм болж байна. Удахгүй юу биднийг очоо буужий гэж хэлсэн. Тэрний дагуу явж гин гэж байгаа байхгүй. Яагаад ингэж бүхэлдээ айлын хаалга ингэ таглаад ингэж байж байгаа юм бэ? Энэ чи айл амьдрна шүү дээ. Амьдарч байгаа шүү. Тэгэхэд чи ингэ айлын хаалга таглаад ингэ хашаага барьчдаг. Ямар учиртай ямар эрх мэдэлтэй дарга цэрэгнэр нь ингэж хүмүүстэй өгдөг юм. Биднэрт бол хэцүү байна нэрэн ч дураараа багийн дарга нэрээд энэ айлыг буулган ингэж буулгадаг. Зарим айлууд нь буугаад хашаага сунгасааргаад гараж барьдаг. Одоо энэ болонд ч хүртэл байна. Гараж нэгэд машин гинт огцом гарч ирээд хүн байтхаа хүүхэд хүртэл дайрлах эрсдэл маш өндөртөө. Айгуу хэцүү. Энэ ерөөс иймэрхүү юмдаг байс ингэж багийн дарга нар ч байдгийн аймгийн засаг дарга юу байдгийн тэр газрын албан яагаад иймэрхүү юм дээр шийдээд ингээд далангийн хажууд ингээд зөвшөөрөл олгоод энэ цэвэр усны хоолой шугам энд явж штэ. Энд чинь доош тэрчгтэй хөндөй байгаа. Тэгэхээр чи яагаад ингээд газар зөвшөөрөл өгөөд ингээд энэ айл буулгаад байгаа юм бэ? Яагаад бидний ингэж бас боддгоо юм бэ? Бид нар чинь бас энэ хороонд амьдарч байгаа хүмүүс тийм бидтэй ирэх ашиг бас ингэж хөндөөлмөргүй байж штэ нэрэ. Бас л гомдолтой байна. Энийг одоо та бүхэн ингэ шийдээд тэр газрын албан аймгийн засаг дарга юу байдгийг те сумын засаг дарга бүгд нь л яагаад хөөцөлдөж нэг арга хэмжээ аваад өгөөч бидэрт нэрэ. Бидэрт бол үнэхээр хэцүү л байна нэрэ. Ахаашны нэгжний удирдлагууд таньсан уу юу гэж хариу тайлбар. Багийн дарга бол ирсэн. Өчтөр ирээд ин гэсэн чи арай айлын хаалга таглаагүй байлгүй дээ гэж хэлээ. Би зураг хүргээн явуулсан ингээд таглчаад байжтэй гэсэн чи арай очиж уулзнаа гэдгсэн. Арай ирж уулцсан гэсэн чинь за маргааш тэгээд уулзцгаая бүгдээр энэ айлын хүн амтэн ч гэсэн ирэг айлын хүн амтэн ирэхээр ярилцаад хойдолд нь хаалх хашааг нь бид нар гаргаад өгье гэх тэр хүн тэгж байгаа байхгүй. Энэ айл гэл хүмүүсийг заа гэл дураараа гэд гаргуулад байна гэж бас юу ахав те. Иргэд оршин суугчдын царайцыг бас хамаагүй гарахгүй байгаа та бүхэн ойлгоорой хүсэж байна. За одоо харин яг энэ харагдаж байгаа хүнсчдийн хоёрын 27 тоотын одоо оршин суугчдын иргэдийн одоо үзэл бодлыг сонсё. Танаа хаалгыг бол шууд хаагаал ямар нэг мэдээлэл зэдэл өгсөн үү? Та шууд эмнэлэг твцэж байгаад ирсэн гэж штэ. Наад ерөөсөө юу ч яриг юу ч мэддэггүй. Зөвхөн би эмнэлэг твцэжсэн чи харин хажаа авихын хажаа авин хүн амтан тань хашаа хаал таглаад байна штэ. Та юу болж яасан гэж яав тэгвэл би эмнэлэг би одоо гараад явъя гэд орой шөнөөр өчтөр над руу олохоор оюун чимэг дарга надтай яар гэж хэлсэн. Оюун нэгчтэй уулзаа ярина гэж хэлсэн гэж. Би ерөөсөө өглөө бид хоёр босоод газар аалуу явах гэсэн чи оюун чимэг дарга над руу ярьсан. Та нааша манай ажил дээр яваад ир орж ирээд Бат Эрдэнэ ахта уулзмол. Би тэ хувилдээнэ талаар юмаргүй байна. Чи ч гэсэн миний амьдрал мэдчихэж та 3 инчин хөвгттэй. Ингээд намайг мэдсээр чи яг ташаа наалга хаалгаж байгаа юм бэ гэсэн. За гээ тэгэл
өчигдөр болоо над руу би уцаа хайсаар байгаад энэ хүмүүсээс олж аваад ярьсан чи юу чамд ямар хамаатан би энэ газрыг чи уулаас авцаа гэрчгээ мэрчгээ гаргацсан гэрчгээгээ харийн үзье гэсэн чинь одоо 2 цагийн дараа ирнэ байна гэж хэлсэн. Өнөөдөр тэгээд яриад ингээд та нар ингээд хашаа ингээд буулгаад аваад яваа. Тэгээд бид нар өнөөдөр газрын албаар ороод тэр бүх мэддэг тэр удирдлагууд нь ярилцаад энд ингээд эзэмшиж байгаа мó өмчлсөн хүн байгаа мó гэдээ асуугаад огт байхгүй байна ингээд. Бид нар өнөөдөр тэр газрын албанд өргөдөл бүх юм өгсөн байгаа. Энэ өнөөдөр энэ хүнтэй ярьсан чинь хүн хүч дутуу байна. Хүүхдүүд хөдөөнөөс ростер ажиллаж хийж байгаа. Тэгээд ирэхлээр нь боолго ингээд бүр хоногоо ингээд бүр сонжиртуулаад байгаа байхгүй. Хэл амаар дөрвөлжлээ. Тэгэд энэ айл гэтэл одоо ингээд бас хэдэн жилийн өмнө нүүж ирсэн. Багийн дарга л бас ингээд багаас авчирч буулгасан энэ айлыг. Тэгэхээр энэ айл ингээд энд ерөөсөө айл байдгүйс. Тэгэхээр чи одоо ингээд хаалганаас нааш ингээд уулнаах буусан. Тэгсэн чи одоо ингээд ахиусаар агаад ингээд ийм сунгаа яжчихсан. Тэрнийхээ цааталд яг ингээд булан эргээл гараж бас давхар барьчихж байгаа. Тэнд хур цааруулагч байхгүй. Тэгээд ингээд наазах нь ингээд тэрүүгээр ингээд машин ингээд айгүй огцсон мэргэж орж. Та нар ч сая өөрөө тэрүүгээр оржсэн мэдчихэж байгаа бах тий. Эргээд болон тохоод явж исэн хүүхдүүд санамсаргүй байдлаар ингээд машин мөргүүлэх асуудал маш өндөр гарна. Энэ 77 хөдөл сая өнгөрсөн намар нэг портер бүр унсан штэ. Бөө юм болж гаргасан. Үнэхээр энэ зай талбай боломжтой хүртээмжтэй тий томхон байс талбайтай байсан болоод эн чинь энэ гараж байхгүй болоод бас тэр машин унаачиг гүйч наазахын жишээ шүү дээ. Тэг яагаад ингээд багаас ингээд буулгаад ингээд мэдлэлтэй ингээд баг нь ингээд багийн дарга нар ингээд багийн дарга ажилчид нь одоо ингээд ийм айлыг авчиж буулгаад ингээд хаа хамаагүй авчиж буулгачаал тэгэл зөвшөөрлийг аваад өгчдөг гэж байгаа байхгүй юу. Юу гэсэн энэ айлыг ч одоо бас энэ айлын ашиг тагсан айлыг ч гэсэн бас хаалгыг тагсан айлыг бас тэгж байгаа байхгүй. Багийн дарга буужий гэж хэлсэн гэж байгаа. Тэгэл одоо бас хөөцөлтөл аваад өгөх юм байлгүй бодвол ингэж болохгүй шүү дээ. Хэн дуртад нь өгөөл ингэж идэг тийм гэж юу гэдгийг. Гэхдээ бид нар ч гэсэн одоо би гэтэл дарханд одоо 40 хэдэн жил амьдарч байгаа хүн. Тэгэхэд би 0.7 газраа авч амжаагүй байна. Аваагүй би ерөөсөө 0.7 газар надад байдагчгүй. Тэгэхэд одоо ингээд захын нэг айлыг хүмүүс авчиж буудагчаал ингээд гараж бариулаад хашаагаа сунгаад тэгээ газрын албач гэсэн яагаад ингээд энэ хаяа нэг яваад энэ дороо мороно нисгэж гисэн айл газраа сунгаж уу яаж уу шаардаж үзэж хараад энийг ингээд тариухан арга хэмжээ аваад буцаага буулгachч болдгоо бол энэ миний болж хүчээр албаар буулгуулах хэрэгтэй байхгүй юу. Газрын албач гэсэн энэ мэн дээр жоохон анхаармаар байна нэрэ. Тэг чи ямар ч тийм юм байхгүй ингээд дураараа ингээд ирчээл ингээд 1-2 метрээр сунгасаар гал ингээд аваад том болчих юм. Энд бол ганц бие хүн амьдардаг. Тэгэхээр ийм амар том талбайдтар ингээд хүчний амт тэгээд гараж барайл ингээд стан нэрэ. Ингээд бас ард иргэдийн гიშг шиг хүндэж болохгүй шүү дээ. Арай л бас хэцүү байна. Энийг та нар одоо тий багийн дарга, газрын алба, аймгийн засаг дарга, сумын засаг дарга юу байдгийг бүгднтэй нь яваад биднэрт ингээд сурвалжлаад энэний талаар нэг мэдээлэл хийгээд биднэрт нэг эргээд нэг хариу өгчөөд маш сайн байна. За тэгээд. За ингээд үзэгч та бүхэндээ өчтөр ингэсэн байхгүй. Одоо энэ газрын чи уулаасаа би өмчлөөд авцсан. Одоо маргааш яг иргэдийн хурлаар оруулах гэж байгаа. Оюун чимэг ингээд иргэдийн хурлаар оруулах гэдэг бид нэр ярьсан байгаа. Тэгээ би нэг гэрчлэгээ над гарсан байгаа гэдэг. За чи тэгвэл гэрчлэгээ мэлтгээгээ харуулчихаа. Тэр одоо газар алба малбас ингээд шалгуулахаар байхгүй гэдэг. Би гаргуулсан байгаа гэдэг. Тэгэхээр би тэгсэн. Таанууд чинь одоо иргэдийн хурлж газар алба болсон юм уу? Газар алба чи иргэдийн хурл болсон юм уу? Энийг гэж учир нь ойлгохгүй байна. Би авцсан энэ уулаасаа энэ та наашаана хаалгыг ардаа гаргана. Амар худлаа гэлээд байхгүй. Би танаа хүүхдтэй ярьсан гэдэг байхгүй. Хүүхд чинь өчигдөр ажилтаа байсан юм чинь. Айгу хэцүү байна. Гомдолтой байна. Энийг намайг ярилж доромжилж байгаа юм шиг хашаана хаалгууд хаагаад байхгүй нараар. Багийн дарга маш хариуцлага муутай байна. Муу байна. Одоо би эмнэлэг твж чагаад эмчилгээгээ хаяад ирж шүү дээ одоо. За ингээд DBS-ээс хамт олон иргэд оршин суугчдаас ерөөсөн гомдол саналын мөрөөр мэдээллийг газар дээрээс нь хүргэлээ. За энэ бол зөвхөн ганцхан айл өрхийн асуудал биш. Энэ хавийн буюу яг Дархан сумын 5 дугаар багийн 2 дугаар гудамжны олон айл иргэд оршин суугчдын өгж байгаа юм саналаа. Ягаад тэгэхээр энд бол 2-3 айл өрхийн одоо тийм ээ хаалгыг тагласнаас гадна энд харагдаж байгаа бол энэ цэвэр усны худаг байна. За дээрээс нь энэ иргэд оршин суугчдын олон жил бас ингэж хөөцөлдөж байгаа бороо шороо цас орохоор ингээ маш хэцүү нөхцөл байдалд үүсдэг юм. Авто замыг ингэж таглаж шууд авто
автозам дээр нэм булан үүсгэж байгаа ийм хэсэг. Үүнээс үүдэж бас автозамын осол аваад гарахыг үүсэхгүй хүүхэд шууhtууд бас ингэж дугуйд хэрэгтэй ингэж зорчдөг. Үүн дээр бас өмнө нь бас энэ хашаа одоо тийм ээ хашаага одоо айл хашаага тэлснээс болоод бас том тэрэг Porter Market автомашин унжижсан гэдэг одоо зүйлсийг бас мэдээлэл өгж байгаа юм. Тэгэхээр үүнтэй холбогдуулан бид одоо багийн анхан шатны нэгж удирдлага за цаашлаад Тархуу уул аймгийн газрын харилцаа барилга хот байгуулалтын газар гэх зэрэг мэргэжлийн байгууллагуудаас дараагийн тодруулгыг та бүхэндээ авч хүргэн үзүүлэх болно. Одоо та бүхэн өргөжлүүлэн цаг агаарын мэдээлэлд анхаарлаа хандуулна уу? Орой бүрийн 19 цагаас үзэгч танд хүрдэг Төвийн бүсийн мэдээллийн хөлбөрийн баасан гарагийн дугаар үзэгч танд хүрлээ. Анхаарлаа хандуулсанд баярлалаа.